Оройн дэрхэм үзэгчтэй их сурвалж ярилцлагын ээлж дугаар эхэлж байна. Миний өнөөдрийн зочин Сагсан Бөмбөг тайлбарлагч Ялалт ирсэн байна. За оройн дэргэм. Танд оройн дэргэм. За миний энэ нэвтрүүлэгт өмнө спортын хөл бөмбөг тайлбарлагч Батцаа ярьжсэн. Тэр FIFA олон улсын хөл бөмбөгийн холбоотой асуудал ярьжсэн. Одоо бол мэдээ Сагсан Бөмбөг өнөөдөр ярина. За өнгөрсөн баасан гарагт үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны драфт боллоо шүү дээ. Драфт гэдэг чинь үг нь бол одоо цэрэг татгал гэсэн үг шүү дээ. Бас агуулган тийм ээ. Шинэ цэрэг одоо айрамд орж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ драфт гэдэг маань лигт мэдээ шинэ тоглогч оруулах. За дээр нь бас ингээд багуудыг тэнцвэржүүлэх тийм бодлого гэж ойлгож байна. Тийм. Ерөнхийдөө жил болгон тоглогчид зодог тайлаад одоо тэтгэвртэй гараад гингэлбэртлээс болоод ингээд тоглогчдын цоо зөөрж идэг. За тэрийг тэнцвэртэй байдлаар хүч нэмэхийн тулд аль биесны юм арга хэмжээ байхгүй бол драфт гэдэг хэрэг зүйл байхгүйсэн бол энэ багийн багууд хүссэн багаасаа хүссэн газараасаа хэнийг ч юм авчаад хотынхаа санхүүгийн байдлаас шалтгаалаад багуудын тэнцвэр амар алдагдах байхгүй. Тийм учраас аль биесны юм драфт гэдэг үйл ажиллагаа байх хэвээр энийг яадаг вөхөр үзүүлсэн амжилтаар өнгөрсөн жил та хэрвээ хамгийн сүүлийн байранд орсон бол та номер 1 суглаа хожих магадлал 25% байх жишээтэй. Тиймэрхүү байдлаар ингээд үзүүлсэн амжилтанд хааруулад босох одоо нэгсэндээ хөзрийг гаргаж өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ хөзрөн дээр баг зэрэг азтай байгаад өөртөө зөв сонголт хийж чадах юм бол тэр баг дараагийн 2-3 жилдээ шууд босоод ирнэ. Тэгэхээр энэ бол Сагсан Бөмбөгийн түүхэнд бас хамгийн том ололтуудын нэг гэж үзэж миний зүгээс харж байгаа шудраг ололт. Энэ одоо түүхэнд хэдэн оноос үүдгийг энэ драфт. За ерөнхийдөө бол анхны лиг чинь энэ багийн лиг чинь 1946 оноос эхэлсэн гэж явдیں۔ За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө л байсан зүйлдээ драфт гэдэг. Тэгээд за би яг нарийн сайн оныг санахгүй байна. Гэхдээ энэ бэтийн эхлэлтэй л холбоотой энэ драфт гэдэг бол. Эхлээд бол эн чинь ингээд багуудыг нэг багийг бүрдүүлнэ багуудыг. Тэгээд тэрний дараа жилээс эхлээд яах вэ гэхээр хүчийг тэнцвэрлэх зорилгоор л драфт гэсэн зүйл. Тэгэхээр энд бас зарим асуудал гараад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл драфтаас дээгүүр тоглож байгаа гэдэг чинь ур чадвартай. Мод ирээдүйд одч юм тоглож байгаа бол. Тэгэхээр баг албаар хожигдоод байна шүү дээ зарим бөмбөг. Жишээ Филадельфи 76. Наад асуудлыг чи яг сая өнгөрсөн жилүүдэд NBA дотроо нэлээх ярилцсан юм аа. Аллен Айверсон хүртэл үзэл бодлоо илэрхийлээ. За тэгээд Филадельфиг өмнө дасгалжуулагч ийм байдлаар одоо ингээ багийг босгож байгаа нь шившгтэй явдал юм аач гэдэг юм уу те. Тэгсэн энэ дээр NBA-гийн одоо толгойг барьж байгаа нэгсэн өдөр завийг удирдах байгаа Ахмад нь юу гэж хэлсэн бэхээр бид нэр альва нэг багийн одоо сэргэн босох менежментийг ингэдэг үүрэг байхгүй. Тэр баг одоо ялагдагчаар сайн тоглож авна уу эсвэл солилцоо хийж сайн тоглож авна уу өөр ямар нэг байдлаар сайн тоглож авах нь тэр багийн менежментийн асуудал. Тэгээ энэ юу гэж байгаа гэхээр тэдгээр NBA гэдэг маань өөрөө нэг санхүүгийн хөлийг онгоц боловч жижиг деталууд нь яаж явах нь өөрсдийнх нь дур энэ бол маш шудраг зах зээл шүү дээ. Тэгээд уналтаа өөрвөл одоо уналтанд орвол тэр алдагдлаа өөрөө хүлээ босч ирэхээ бас өөрөө бос гэсэн л нэгсэнтэй зах зээлээ маш зөв зарчсан байхгүй. Тэрнээс яг зүгээр Сагсан Бөмбөгийн Филадельфи ингээд 2-3 жил дараалаад хожигдоод сүүлдээ олон улсад тоглолтуудыг гаргахаа байжлаа штэ. Энэ бол одоо юу гэдэг NBA-гийн нуухыг хийж байгаа нэг хэсэг нь мөн боловч тэр баг дээр менежментийн бодлого тулгаж болохгүй нь маш зөв сонголт гэж бодож байгаа. Зүгээр хожигдгүй баг шүү дээ тийм. Байнга л хожигддаг. Үзэгч нь одоо ямар урам зориг сэтлэр үздэг юм байгаа тийм. Гэхдээ яг энэ инглэлд жил болгоно нөгөө нэг цалингийн цэс гэдэг нэг зүйл байдаг штэ. Тэр нь ингээд өсөөд ирэхээр багууд ч нөгөө нэг хотынхаа чанарын ялгаагаар ингээд одоо юу гэдэг өрсөлдөх ялгаа нь гараад ирж байгаа байхгүй. Энэ дэр одоо багууд өөрсдийнхөө зах зээлийн боломжсаа тэгээд манайх ингээд үнэхээр мөнгө цодоод гадны одуудыг авчираад өөр багуудын одуудыг авчираад чадахгүй гэхээр чадахгүй багууд нь ямар зарчмаар хөгжих вэ гэхээр ерөөсөө л уналт хийж сайн тоглож авч ирээдүгөө босгох. Ер нь бол одоо том зах зээлтэй багууд бол үргэлж дандаа бусад жижиг багуудын бэлдсэн одуудыг одоо гэрээнд дуусангууд өндөр өнцгөж авдаг. Жижиг багууд нь яадаг вэ гэхээр драфтаас авсан сайн тоглогчтой бол хөгждөг. Тэднийг авч үлдэж чадах юм бол одоо жишээ нь Индиана Пейсерс Режи Миллерийг авч үлдсэн шиг тэгж ингээд цаашаа явдаг. Үгүй бол тэгээд Филадельфи одоо хэдэн жил уналтанд явж байна те. Тэгээд зөв тоглогч авч чадахгүй. Дээрэс нь сайн тоглогч нар ингээд үлдэхгүй болохоор ингээд унаал яваад байгаа байхгүй. Тэгэхээр юуны түрүүнд Филадельфи сайн тоглогч сонгох хэрэгтэй. Тэрнийгээ төрөлд маш богино хугацаанд зөв менежменттэйгээр зөв багийг бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн эцэст нь 4 жилийн дараа нөгөө сонгож авсан тоглогчтойгоо дахин гэрээ байгуулах хэрэгтэй. Тэгжиж багийн сэргэлт эхлэхээс Филадельфи бол ойроо 1-2 жилд угаасаа сэрэхгүй. Одоо өнгөрсөн 5 дахь драфт ямар болов тань юм? За Антони Таунс.
Карл Антони Таунс гэдэг нөхрийг бол ерөнхийдөө драфтын өмнөх байдлуудаар ерөөсөө харсангүй. Маш их үнсэнтэй. Би багуудтай бэлтгэл хийхгүй. Шаардлага байхгүй надад гэж хэлчихэж байгаа. Тэгээд ганцхан багтаа очиж бэлтгэл хийж байгаа. Тэр нь Minnesota Timberwolves драфтын номер 1 хэрхийг сонголт. Тэгээд Карл Антони Таунс тэрэн дээр юу харсан бэхэл өөртөө маш их ихтэй байна. А дээрэс нь юусаа драфтын нэг болохыг хүсэж исэн гэж. За Карл Антони Таунс окей драфтын нэг болчлоо. Араас нь Lakers гэдэг багч одоо сүүлийн 50 жилийн түүхэндээ байгаагүй уналтыг 2 жил дараалал хийжлээ шүү дээ. Ямар сонголтыг хийх вэ гэж оролцсон. Маш их солилцоо наймын яриа. За тэр шөнө бол менежерүүд нь бол би унтааг байх гэдэгт итгэлтэй байна. Тэр өдөр шөнө маш их солилцоо наймаа явсан ч гэсэн амжилт олсонгүй. Sacramento Kings-с DeMarcus Cousins-ыг авч чадсангүй. За тэгээ улмаар чөлөө тагантаас бас л одоо нэг том зах зээлтэй баг учраас чөлөө тагантаас бид нар өндөр тоглогчийг авч чаднаа. Тэм учраас одоо холбогч авчаа гэдэг сонголтыг хэллээ. Яг л Lakers-ийн тэр авсан тоглогч нь од болох магадлал 15% гэж байгаа. Бас буюу одоо амжилтгүй сонголт болох магадлал 40% гэж байгаа. Гэхдээ боломж бол байгаа. Яг гэх юм бол Lakers-ийн бүрэлдэхүүн өмнөх шиг нэг тийм 2000 оны шиг тийм хүчтэй бүрэлдэхүүн биш. Одоо байгаа бүрэлдэхүүн сул учраас ямар нэг тоглогч өөрийгөө харуулад илүү хөгжих боломж нь өмнөхтэй харьцуулбал харьцангуй илүү. Одоо энэ залуу шууд гараанд гарах уу? Шууд гараанд гарна. Юу зарим бичлэг насан чинь Дэрон Уильямстай л их төстэй юм шиг. Өндөр. Одоо ер нь зөвхөн би сүүлийн жилүүдэд ажиллаж байгаа сагсан бөмбөг яаж өөрчлөгдөд байна вэ гэхээр түүний тоглогч нь олон намхан болоод шидэлтэй болж байгаа. Жижиг тоглогч нь яаж вэ гэхээр улам нороо өндөр болж байгаа. Тэгээд товтолдог. Тэгэхээр ерөнхийдөө сагсан бөмбөгийн байлч нэг юм томоосоо жижигрүү ингэж явуулсан бол одоо н харьцаа нь ийм болоод ирж байгаа байхгүй. Удахгүй бараг 5 ижлэхэн өндөр хүн тоглолдог юм шиг. Энэ нөгөө Европын сагсан бөмбөг орж ирсэндээ шууд холбоотой байхгүй. Одоо 180-тэй холбогч бол бараг байхгүй болчихлоо шүү дээ. Байхгүй дандаа 190-тэй. 190-тэй шүү. Бараг 2 метр шиг холбогч байна шүү дээ. Тэгэхээр ч одоо нөө яг сагсан бөмбөгийн хэлээр 2 номер буюу шүүтинг гард байрал дээр тоглодог тоглогчтойгоо өндөр нь цэцүүлж ирж байгаа. Тэгэхээр шүүтинг гард нь бас холбогчоос илүү гарахын тулд дахиад өсөх хэрэгтэй болно. Угаасаа араасаа гарч иж байгаа залгамж халгаанууд нороо нь өндөр болж орж ирээд алдын хэмжээнд биеийн уртаас илүү болж орж ирээд шүү дээ. Өнөөдөр алдлаа зогсоход талбайд хажуур нь бөмбөг өрөх цай байхгүй. Тийм амар гарын урттай хүмүүс орж иж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь сагсан бөмбөгч улам л урт спорт болоод байна. Өндөр хүмүүс. Одоо Европын тоглогчид энэ драфтаар ер нь жил их олон сонгогддог болчихлоо шүү дээ. За яг нэг тийм од уснаар гэх юм шиг байна тийм. Новицкий шиг ч юм уу. Тэр Европ тоглогчид одоо энэ бод юу авчирсан бэ? Шидэлт. Шидэл цайтай. Новицкигээс эхлээд шидэлт авчирсан. Өмнө нь одоо Seattle Supersonics санал авах Seattle Supersonics гэдэг тоглогч бол ерөөсөө хамгаалт авчирдаг байсан шүү дээ. Тийм. Одоо бол Новицкигээс эхлээд шидэлт. За бүр 2006 оны драфт Андреа Багнани бол бүр шидэлт бүр ойлгомжтой. Энэ юу NBA-д Европын тоглогчид маш ихээр орж ирэхлийг Toronto Raptors баг тавьсан байхгүй. Toronto Raptors багч нь Андреа Багнаниг аваад тэр жилийн бүрэлдэхүүнээс эхлээд баг гарааны 3 тоглолцсон жилээ Европын тоглогч байсан санагдаад байна. Одоос 8-9 жил юм. Тэгээд тэр цагаас эхлээд Toronto Raptors ч одоо ингээд дунджаас дээгүүрх төвчний баг болоод эхэлсэн байхгүй. Тэгэнгүүт дотоодын тамирчид нь Торонто хотыг нөө Канад учраас тоохгүй бол бид нар заавал Америкээс одоо юу гэдэг тоглогч драфтлаад авах сонголт байхгүй. Тэд рүү орхио явчих юм чинь. Европоос тоглогч авчирыг гэдэг бодлого баримтлсан болов уу гэж миний зүгээс боддیں۔ Тэр нь ч амжилттай болсон. Одоо хүртэл Торонто Raptors сайн л явж байна. Одоогийн төвөнд байрлалд нь Jonas Valanciunas гээд сайн тоглож байгаа. Тэр бол Торонтотой үлтгэл тоглож байгаа. Энэ үндсэн засгийн болгоомны аврах цолыг бол ер нь тонцоо хөгжиж болсон байдаг шүү дээ. Тэгээд хараад хаад бол болцоо том хотууд та тийм ээ. Тийм. Нью-Йорк, Лос Анжелес, Детройт, Чикаго ч гэх юм. Наадхан дээр чинь сая Детройт Pistons багч уналтанд орлоо шүү дээ. Хотын ч дампуурлаа зарлаад. Тэгтээ дампуурлаа зарлаа гэхэд $1 тасалбар аваад үзчих хэмжээний дампуурсан гэж бол байхгүй шүү дээ хот нь. Гэтэл Detroit Pistons баг яасан бэ гэхээр $1 тоглолтын хамгийн аригны судлуудыг $1 болгоод дээрэс нь half timer нь энэ тентгийн хуучны нэг jazz дуучид муучдыг авчираад дуулууллаа шүү дээ. Тэгсэн ч тоглолтыг нь үүсэхгүй. Тэгэхээр энэ одоо юу гэхээр хотын юутай чадамжтай шууд холбоотой байхгүй. Санхүүгийн нөхцөл. Тийм. Нью-Йоркийг харалтаа. Нью-Йорк бол баг нь ингээд бүр 10 жил авдаг бол 20 жил авдаг үлрэлж гэсэн ордон дүүрэл гэдэг чинь тэр хүмүүс ч одоо гэртээ талбай дээр 41-ийн тоглолт хийж байгаа. 41-ийн тоглолтын нь баг 30-т нь хожигдж байгаа. Тэр хүмүүс 30 хожигдлыг үзэл сууж байгаа байхгүй. Тэр чинь хотын иргэднөө нөө эсвэл Нью-Йорк чих том чи баг хот ихээс улс шиг юм байл ш. Нью-Йоркийн иргэдэд нэг удаагийн тасалбар зарах мөнгө нь юу ч байхгүй. Тэр хүмүүс тэрнээс ялагдчихваа сагсан бөмбөгийн кайфыг авч байгаа байхгүй. Үзэх гэж ч тийм. Зүгээр тэр хамаагүй байхгүй. Угаасаа Нью-Йорк Knicks-ийн тоглолтыг үзнэ гэдэг бол одоо ингээд бид нар ч гэсэн
янз янзын кинон дээрээс хардаг штэ. Никсийн тоглолт гэнгүүт хүн болгоны нүдэн сэргээл те. Тэр чинь зүгээр Никс ямар багтаа тоглох нь ч яг үндэ хамаагүй байхгүй. Тэгэхээр зүгээр л чинь хотынхын зах зээл Лос Анжелес ялгаагүй. Майами ч гэсэн ялгаагүй. Майами бол яг уу сакс бөмбөгийн үнж фэнүүд байхгүйгээр шүүмжилдэг. Гэхдээ нөгөө хотод дандаа амралт зугаалах гэж нөгөө далайн ирэг дээр нөгөө мөнгөө өрсөн хүмүүс байдаг учраас тэднэрт бас нэг асуудал. Крис Бош ч бас нэг тийм ийсэн юм. Жинхэнэ фэн байхгүй. Тоглолтын дуусаагүй гараа явчих. Энэ бол зүгээр зугаалах гэж ирсэн юм. Зугаалах гэж Чарльз Баркли анх тийг шүүмжилсэн байхгүй. Тэгээд тэрийг нь Крис Бош өгчлүүлээд авч яваад нэрээ ийм та нар бити дахиж ирээрэй гэдгсэн. Тэр бол одоо буруутах арга байхгүй. Майамид угаасаа одоо үгдийн баячууд нь Майамид нэг хаустай амралтаа өнгөрөх гэж очдөг те. Тиймэрхүү л байдалтай хот гэж одоо би зүгээр үнссэн. Тэрнээс би өөр очиж үзсэн байсан. Тэгвэл яг энэ том жижиг зах зээлийг данглаар аваад үзэх юм бол Кливленд ямар хот вэ? Кливленд одоо нөгөө хараал найрлахгүй л байна. Одоо хамгийн сүүлд Кливленд Браунс гэдэг баг нь 40 жилийн өмнө төрүүлсэн да. За 40 60 донд л үү. Тэгээд тэр үед чинь Кливленд Браунс бол амар NFL-ийн нэр хүндтэй баг байсан. Одоо тэгээ бас Кливленд Браунс гэдэг баг нь NFL-ийн хамгийн муу баг болсон. Хэрвээ LeBron байхгүй бол Кливлендийн энэ саксны баг бас ямар байх вэ? Нэг хэсэг унсан шүү дээ. Тэгээд LeBron өнгөрсөн 100 дахиад ирсэн чинь $500 сая бизнес нэмэгдсэн шүү дээ. Тэр чирээсэл нэр хүнд шүү дээ. Нэр хүндээ дагуулал мөнгө авдирж байна. LeBron ирлээ тоглолтын орлого нэмэгдэн, за тоглолтыг дагаад үйлчлэгээний орлого нэмэгдэн, сакс бөмбөгийн тоглолтоос олох орлого нэмэгдэн, телевизэд хийх компаниуд реклам нэмэгдэн, тэргээд байгаа өмсгөлийн борлуулалт нэмэгдэн, тэргээд байгаа бүх жижиг сажиг зүйлсүүд нэмэгдээд нэг багтсан 500 сая байхгүй. Тэрнээс LeBron ирээд шууд ордонд тасалбараар 500 сая авчихсан юм бол биш байгаа. Тэгэхээр бол LeBron-оос хамаарч шүү дээ. Жижиг хотл гэж. Яг энэ хамгийн чухал нь юу гэхээр LeBron-ыг тэнд авчиж байгаа гэдгийг ингэж сүрдүүлэнтэй хүргэсэн юу гэхээр одоо нэг дөрөвдөх засал гэж яриад байгаа хэвлэл мэдээ шүү дээ. Хэвлэл мэдээлэлээр нэг үг гарахад тэр багийн үн цэнэс нь нэг муус үг хэлэхэд одоо хувьцааны үн ундаг шиг яг л тийм байхгүй. Энд дээр бол хэвлэл мэдээлэл маш чухал үүрэгтэй. LeBron-ыг 2013 оноос эхлээл хайж хуу гэдэг яриаг хэвлэлийнхэн өссөн үсээгөө гаргаад гисэн. Тэр нэг аажимдаа бүр хүн болгоны нэрээ LeBron яах юм бол гэдэг хүлээлтэнд үүсгэсэн. Тэрийгээ дагаа компаниуд нь гэсэндээ за LeBron аажвал бид нэр ингээд гэсэн хүлээлттэйсэн. Тэгээд LeBron Cleveland очингууд парк гээд мөнгөний урсгалт тийшээ. Тэгээд энд бас нэг юм байлаа. Энэ багийн 30 багч өөрсдөө хувийн вебсайт юм байл шүү дээ. NBA.com дээр нэгдэж байгаа зү. Тий. Тэгэхээр энэ лигийн зүгээс одоо барих бодлого гэсэн. Одоо бүх борлуулсан бөмбөг өмсгөл энэ пүүзийн тэрний орлогыг яаж авах юм? За яг тэрний талаар наривчсан мэдээлэл бол ерөөхдөө бол байдаггүй маа. Гэхдээ борлуулсан одоо нэг лигийн нийт орлого гэдэг байна шүү дээ. Тэр чинь нийт орлогоор яригдж байна. Тэрнээс баг өөрийнхөө олсон орлогоос тодорхой хувийг авна. Тэ? Одоо чинь өмсгөл зарсан бол NBA хэдийн үнэд тийм те. Та NBA байсан бол та NBA хэдийн үн би баг зарсан бол би одоо жишээ нь борлуулалтын 70% гэж авд юм уу. Тасалбар дээр ч ялгаагүй. Тасалбарыг багууд зараад багууд ингээд явдаг. Жил болгон плей-оффт ордог багууд ашигтай ажиллаад байдаг. Жил болгон плей-оффт орсон багууд ашиггүй байгаад байдаг боловч яг ингээд улирлын дараа ихэд чинь бас ингээд багыг тоглоосныхаа ингээд нэг юугаа хураадаг штэ ашиг орлогоо хуваадаг штэ. Тийм зарчмаар одоо жишээ нь том орлоготой баг, жижиг орлоготой багтаа ингээд хуваадаг ч гэдэг юм уу. Тэр нөгөө нэг NBA-гийн бодлого нь л доо. Тэр талаарх мэдээллийг би яг бас асууж магадгүй гэж хайгаад утсан олдсон. Одоо энэ LeBron James 2 жилийн гэрээт ирээд сүүлийн гэрээнээс татгалзаад одоо чөлөөт агент тийм ээ. Чөлөөт статуст болох юм шүү дээ. Тэгээ энд юу яриад байгаа вэ? Одоо эх жилээс Америкийн лиг чинь телевизийн том гэрээнүүд хийгээд багуудын цалингийн нийт хэмжээ нь бол нэмэгдэж байна. За энийг одоо юу гэж ярьж байна? За энэ бол ястаа NBA-г маш том одоо юу гэдгийг сорилтонд нуур тулах юм. Одоо багуудын цалингийн цэсний хязгаар нэг 66-аас 67 сая 68 саятай байгаа. Энийг сая тоглогчдын холбоо юу гэж шаардсан бэ гэхээр та нар нэг жилд 800 сая долларыг телевизээс авдаг байжгаад нэг жилд 2.4 тэрбум болчлоо. 10 жилийн 24 тэрбумын гэрээ хийжлээ. Одоо энэ орлогоосоо биднэртэй хуваалц үгүй бол бид нар ажил хайна. Бид нар жил ажил хайсан ч бэлэн байна гэсэн. Жил ажил хайх нь тоглогчдод жашиггүй, энэ бэд жашиггүй. Тэгэхээр тийм учраас NBA-ийн энэ дөр бол одоо үгдийн буулт хийж байгаа л да. Тэгээд одоо 2016-аас 17 оны улирлаас эхлээд цалингийн цэсийг 100 сая болгож магадгүй гэсэн яриа бол байгаа. Ерөнхийдөө бол тодорхой баг. Яг хэддүү гэдэг нь одоогор бол мэдээж тогтоогүй. Тэгэхээр цалингийн цэс 100 сая болно гэдэг маань юу гэхээр цалин маань одоо 40% нэмэгдэж штэ.
40% нэмэгдэж байгаа цалингийн үхээр тоглогчдын цалин дагаал 40% нэмэгдэнэ. Тэрнээс энэ үеийн том зах зээлтэй багууд яг одоогийн байгаа үнээр олон оддыг авчираад нэг багийг бүрдүүлээд тэнцвэргүй байл алдагдана гэсэн зүйл бол байхгүй. Яг л одоо LeBron James хэрвээ одоо 20-ыг авч байгаа бол дараа жил 30-ыг 35-ыг тэгж л авна. Энэ бол одоо үеийн их мөнгөтэй болохоор ч хүмүүст дагаад юмны үнэ нэмдэг шиг тэр бол ялгаагүй. Өөрөөр инфляцлах нь тийм. Тэгэхгүй нэг зүгээр яаж давах юм аа нэг бодсон одоо 10 хэдэн дундаж тоглогч гайгүй тоглогч 10 хэдэн сая долларын жилдээ тийм. Тэд нь бол 20 хэдэн саяг авна гэх юм шүү. Одоо жишээ нь 12 13-ыг авч байгаа сая долларыг авч байгаа тоглогч чинь тэгэл би 20 саяг авна гэж дайр зогсож байна шүү. Тэгэхээр одоо тэрийг одоо яаж хамгийн гол энэ дэр ингэсэн байхгүй. Бид нэг зүйлээс болж NBA-ийн зүгээс бид нар нэмье. Окей. Угаасаа нэмэх хэрэгтэй тоглогчтойгоо орлого олцох. Гэхдээ бид нар ингээд нэг санхүүгийн ямар нэгэн эрсдэлтэй зүйл гарахаас болоод ингээд аажмаар нэмье гэсэн. Тэгсэн чинь тоглогчтой холбоо та нар тэрэн дээр ингээд олон жилийн ингээд явж байгаа тэрэн дундаас ингээд бас ашиг олох гээд байна эзэд те. Тийм учраас зүгээр тоглогчтойгоо ашигаа хуваа гэдэг байдлаар шууд тулгсан. За сая тоглогчтой холбооны ерөнхий гүйцэтгэх захирал нь насаараа хуульч хийсэн нэг эмэгтэй хүн сонгогдчихлоо шүү дээ. Тэгээ маш чанга хатуу өмгөөлөгч. Тэр хүн одоо хуулийн талаас байж болох бүх талаас өөрөө маш сайн мэдлэгтэй судалгаа шинжилгээ сайн хийдэг учраас тоглогчтой холбоо маш хүчрхэг болоод ирж байгаа байхгүй. Тэгээд өмнө тоглогчтой холбооны ерөнхийлөгчөөр, дэд ерөнхийлөгчөөр дандаа тийм royal тоглогч нар те суперстар биш тоглогч нар тоглодог ус ажилтдаг байсан бол одоо LeBron James, Stephen Curry, Chris Paul одоо юу гэдэг дандаа одод ажиллаад энэ юу гэхээр ерөөсөө 16-аас 17 оноос эхлээд бид нар орлогын дийлэнхийг авнаа л гэж үзэж гэж. Тийм учраас тэрэнд бэлдэж байгаа байхгүй. Энэ өмнөх ажиллаж 2011 онд л. Тэр үед хэдэн жилийн тохиролцоонд хүрсэн бэ? Тэр үедээ тэгэл за би буруу санааг бол одоо яг гэрийн дуусах жил гэдэг чинь 16-аас 17 он гэдэг чинь 5 жилийн гэр байсан юм да. Ерөнхийдөө бол нэгдсэн ерөнхий гэрээ нэг 5-аас 6 жилийн зайтай хийгдээд явд юм байлаа да. Тэгэхээр одоо эх жил бас ажиллаа л та. Ерөнхийдөө бол одоо гарч байгаа мэдээлэлээр ажил аялал болохгүй хаа. Тэгээд яг л эзэдүүд хүлээн зөвшөөрчөд байгаа учраас тэр 2.4 тэрбум гэдэг нэг асар их мөнгө сонсогдчихлаа. Энэ бол одоо өөр бусад орлого тооцохгүй. Тэгэхээр зөвхөн нэг жил телевизээс тийм их мөнгө авчаад бид нар өгөхгүйгээ суугаад авах утгагүй. Яг гэх юм бол тэд нар чинь тоглолтоо гаргахгүй бол дээрэс нь тэр гэр ийм гэж би санаад шүү. Ажил хаялт болсон чиг гэрээний мөнгөнд NBA-д үргэлжлэх үлээ дээ. Тийм хатуу гэрээ байсан. Тэгэхээр энэ боогийн талаас бол энэ мөнгө алдахгүй тул бас ажил аялалтаас бол ажил аялалтаас зайлсхий. Энэ худалдаж авах мөнгө авч байгаа мөнгө нэс нэ. Дамжуулах хэрхийг авч байгаа л авч байгаа мөнгө нь тийм. Телевизээс шууд өгч байгаа мөнгө. Тийм шууд. Тэгэхээр лиценз жилд 2 юм тийм. Одоо Монголд одоо шууд аваад дамжуулахад бид нар тодорхой хэмжээний мөнгө төлдөг шиг л тэр нь ESPN Turner компаниуд л одоо төлж байгаа юм аахгүй. Одоо Премьер Лиг ч яг юм болчихлоо шүү дээ. Бараг жилийн 3-4 дээр. Одоо энэ юм байхгүй. Америкт хамгийн ашиг орлоготой Америкаас зах зээлээс нэх гарах шаардлагагүй гэж үздэг спорт нь NFL шүү дээ. Америк бол бомбог. Тэр нь яг иймэрхүү одоо өндөр үнэтэй, энэс хэдэх өндөр үнэтэй телевизэн гэрээтэй байдаг аахгүй. Тэр NFL одоо маш тийм чадамжтай, санхүүгийн чадамжтай орж ирсэн рүүки тоглож ин ихний жилд маш өндөр цалин авдаг ч гэдэм юм. Тиймэрхүү лиг учраас энэ одоо юу гэдэг загсан бөмбөг NBA 80-ад оны үед нэг тийм өндөр алдартай лиг байгааг бол одоо 2020 онд маш алдартай лиг, улам алдартай лиг. Улам тоглогчд нь баян одоо юу гэдэг нэг хөл бөмбөгийн багийн хувьцааг авдаг ч юм уу тий. Одоо шинэ Carmelo Anthony гэсэн Puerto Rico FC гэдэг хөл бөмбөгийн баг байгуулчлаа шүү дээ. Аав нь Puerto Rico-гийн иргэн байсан. Тэгээд аавынхаа одоо юу гэдэг хүслийг биелүүлж ингээд аавынхаа хүслийг биелүүлэхэд хөл бүтэн баг байгуулчихж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр санхүүгийн бодлого нэг үжээс нөхөр бид нар зөвхөн Puerto Rico-гоос тоглож төгөхгүй бид нар дэлхийн технээс тоглож авчирна. Puerto Rico FC гэдэг багийг бид нар дээшээ гаргаж ирнэ. Дэлхийн хэмжээний баг болох. Энэ тэр зөвхөн Carmelo Anthony гэдэг ганцхан тоглогч бүтэн баг байгуулж. Major League Soccer. Тийм Major League Soccer 2 дугаар дивизонд орох. Тэгэхээр энэ чинь юу гэхээр улам ингээд мөнгөтэй улам ингээд одоо юу гэдэг од болно л гэсэн. Одоо телевиз бол орлогын маш том их өсөр болж байна гэсэн үг шүү дээ. Тийм телевизэд байгаа л телевизэд чи реклам гарган тэрнтэй тоглогчтой холбоотой гэрээ хийгдэн гээл ерөөсөө тийм маш том гэрээнүүд л явагдана гэсэн. Одоо сая Kevin Durant хөл юу ялж штэ пүүцний гэрээ өнгөрсөн жил хийлээ штэ. Тэгэхээр чи 10 жилийн 300 саяын гэрээ яригдчихлаа штэ. Тэгэхээр эн чинь бүр амар үнэ байхгүй. Жилийн 30 сая. Цалингаас нь илүү үнэ тийм. Цалингаас нь илүү. Одоо LeBron, Kobe Bryant энэ тийм. Тийм. Энд чинь бүр одоо юу гэдэг санхүүгийн хувьд одоо маш том бүр дийлдэх хэрэггүй лиг болж байна гэсэн. Харин Америкийн эмэгтэй саксон бөмбөгийн лигийн эсрэгээр Европто цохиулаад байгаа мөнгөөр.
Европын нөгөө том тэр бомтнууд ч ингээд Оросын тэр бомтнууд ч ингээд клубүүдээ ингээд мөнгөөр цутгаад байдаг. Тэ? Тэд нар ч угаасаа ашиг орлого өөр газараас энэ одоо сагсан мөнгө клуб нь одоо мөнгө олох зорилгогүй юм яа гэм бүүм. Америкийн эмэгтэй тоглогч нь Европт очиж тоглолцоод буцаад улирлын дуусангууд Америк дээр тоглоод байдаг. Одоо сүүлийн жилд гэсэн яасан гэсэн энэ жил ихэнх тоглогч нь тоглосон шүү дээ. Дандаа хотууд нь яаж ч Оросын баг нь чи амарсны чинь төлөө Америкт байдаг цалингч нь углаад өгч. Тэр нэг өсөөгөө санхүүгийн чадамжаа дэвшлүүлэхгүй бол бусад улс орнуудын лигч нь Америкийн спортуудыг гүйцэтгэх сонирхол байгаа шүү дээ. ТV хоккейн лиг байна, Евро лиг гэл насгсан бөмбөгийн лиг байна. Мөнгөөрөө л илүү гарч ингэж нэг үзүүштэй тоглолтоо барьж явахгүй бол тэгэл үзэгч алдна л гэсэн үг та. За сонирхолтой эрсдэл өгсөн танд баярлалаа. Таны цаашдаа ажлын замналд амжилт хүсье. За баярлалаа. Их сурвалж ярилцлагын ижил дугаар өндөрлөө. Ирэх бямб гарагт эргүүлжээ.